Сайн байна уу? Энэ удаагийн уншлагада тавтай барил сонин байна. За. Таны яг одоо сонсох ёстой зүйлийг нь харж өгөх болно. 3 групп байна. Групп номер 1 хос нохой, хөрхөн 2 лабораторид нохой байна. Нэг нь нохой, нөгөөх нь ишиг байна. Алмазаа хундахтай. За. 2 дахь үзэр нь болохоор Flamingo, King of Cups. За 3 дахь үзэр нь болохоор Delphine, Trident гэдэг зэвсэгтэй хамт байгаа усан Delphine байна. За асуултуудыг танилцуулж өгье. Энэ уншлага дээр харах асуулт нь болохоор эхлээд энергийн шалгалтыг хийж өгнө. Таны одоогийн байдал ба одоогийн байдлын асуудлынхаа зөвлөгөөг нь харж өгнө. За тэгээд таны яг одоо сонсох ёстой зүйл юу вэ? Тэгээд энэ нөхцөл байдалтай холбоотой боломжит асуудал ба асуудлынхаа шийдэл, тэгээд боломжит шагналыг нь харж өгөх болно. Нэмэлт хэсэг дээр нь болохоор одоогийн цикл буюу яг хүний амьдралдаа циклэрээ өрнөдөг байгаа. Энэ талаар нь дэлгэрэнгүй харж өгнө. За одоогийн циклээс яаж гарах вэ? Шинэ цикл дэх шагнал нь ямар байх вэ? Teams л үгүй гэсэн асуулт. За тэгээд цаг хугацаатай холбоотой асуултууд. Тэгээд эцэст нь сахиусны синхроныг нь хараад дуусгах болно. За сайхан мэдрэмжтэйгээ холбогдож байгаад хамгийн татагдж буй группийг сонгоорой. Групп номер 1 уншлагада тавтай морил. За 6 of Cups Raga аяг. Энэ үнэхээр хөөрхөн зурагтай хөзрийг сонгосон байна. Нохон глог ба хоньны шиг хоёр юм хөөрхөн алмазаа аяган дотор үнэхээр үзэсгэлэнтэй ийм зурагтай хөөрхөн дотн нандин мэдрэмжийг мэдрүүлсэн зурагтай хөзрийг сонгожээ. За энэ хөзрийнх нь утга учир нь ямар байх нь бүгдээ уншлагаараа шууд харцгаая. За эхний асуулт нь болохоор групп номер 1 таны яг одоогийн байдал ямар байдалтай байна вэ? Вау, зөндөө үзэр хасгарч гарч ирсэн чинь хамгийн ихэнд харагдаж байгаа хөзөр нь 6 of Cups байна. 6 of Cups нь таны сонгосон хөзөр шүү дээ, тэ? Тэгээ буруу ташаа харж гарч ирсэн. 6 of Cups, the Sun, the Tower. Вау, юу л тохиогоод байна. За, шоогоороо шидэж үзье. Шоогоо харъя. За. 11 тоо харагдаж байна. Рүүн харъя. Жира байна. Окей. За, групп номер 1 таны амьдралд маш их өөрчлөлт, бүтээн байгуулалт, шинжилэлт явагдаж байна. Үнэхээр л юу юугүй дараагийнхаа циклдээ орж ирэх гэж байгаа төрлийн дараагийн цикл рүүгээ орох гэж байгаа хүн байна. Групп номер 1 та тэгэхээр таны амьдрал яг одоо жоохон өөрчлөлт өөрчлөлт ихтэй, нэлээд их өөрчлөлттэй, нэлээд их сургаамжууд нь ч ингээд ирчсээд ирчээ аваад янз бүрийн зүйлс тохиогоод байж болзошгүй. Ялангуяа яг таны дотоод сэтгэл хөдлөлийн төвшөнд бол ингээд жоохон байж суугаад нэг хүн амгалан болдог. Таны газараа ингээд суушаад суугаад амгалан болдог. Сэтгэлийн төвшөнд ингэж байж суугаад жаахан хэцүү болсон байгаа гэж харагдаж байна. Яагаад гэвэл та төвшин ахих гэж байна. Яалтчгүй төвшин ахих гэж байна. Ингэж төвшин ахихын тулд хуучин өмнөх амьдралын зүйлсүүд, өмнөх циклийн, өмнөх эргүүлгийн зүйлсүүд, хуучин амьдралын энергиуд бүгдээрээ ингээд нурж унаад гараад зайчлагдах шаардлагатай байдаг. Одоо та өөрийн байшиндаа шин тавилга оруулж ирэх шаардлагатай болвол шин том шкаф, шүүгээ, хөргөгч, зуух, ор гэдэг юм жижигэн тавилга биш. Дандаа юм том пүм хийсэн авраг данхгаар тавилгуудыг оруулж ирэхийн тулд та хуучин тавилгуудаа хуучин эвдэрхий зөөсүүд, хуучирсан ажиллагаа болцсон зөөсүүд тэгээд эдрийг бүгднийг нь гаргаж хаях шаардлагатай байдаг шиг ийм үе мөчтөр байна. Тэгээ энэ нь үнэхээр яг сэтгэл хөдлөлийн төвшөнд бол үнэхээр юм байж суух аргагүй болцсон мэдрэгдэж болцсошгүй. Гэхдээ яг ингээд шинэ байр нь нүүж суух амьдрал шинжилэлттэй холбоотой ийм аз жаргалын энерги цаанаасаа л нэг мишэмэр энерги цаанаасаа л гоё юм болох гэж юм да, окей болох гэж юм да гэсэн ийм мэдрэмж зүүн бэлэг бол бас тань байхгүй ш байна. За тэгэд энэ шинэ өөрчлөлт нь танд голцоо таны нийгмийн байр суурь
миний амьдралын зорилго гэж юу юм гэдэг ч юм уу те ийм илүү философик гүн гүнзгий deep ийм асуултуудад нь хариулж өгсөн ийм зүйлс байх болно. За зарим хүмүүсийн хувьд бага насныхаа шарах нь бас сэтэрсэн байгаа гэж харагдаж байна те. Бага наснд нь тохиож исэн муухай зүйл сэтэрсэн дахиж мэдрэгдэх болсон. Бага насндаа өөрийгөө жоохон муухайгаар мэдэрдэг байжгаад сүүлийн 20 30 жилдээ сүүлийн 40 50 жилдээ тэрийг мэдрээгүй удцсан байсан болвол саяхнаас дахиж өөрийгөө яг жоохон хөвгт болсон юм шигээр дахиад жоохон ингээд дээрлүүлж байгаа юм шиг мэдрэмж авах гэдэг ч юм уу те. Яг бага насндаа амсчихсан тэр муухай мэдрэмжүүд нь ойр үед бага хэмжээгээр бага эсвэл хэмжээгээр дахин сэтрэх болсон байж болцоошгүй харагдаж байна. За энэ нөхцөл байдалтай тань цаан зөвлөгөө хараад өгье. За групп номер 1-ийн нөхцөл байдалтай зөвлөгөөг нь хараад өгье. Яавал зөвөрөө нөхцөл байдалд тэгээд гол асуултаа харгуулна. 9 of Swords, 6 of Swords. Тий нөхцөл байдлыг яг одоо их өөрчлөх гээд байх шаардлага байхгүй. Яг байгаагаар нь сайхан урсгаад, байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд явж байхад ерөөхдөө болно гэж харагдаж байна. Сүрхий том өөрчлөлтүүд, ингээ хүүхаа гэсэн өөрчлөлтүүд нэг шаардлагатай биш байж болно. За тэгээ та яг одоогийн нөхцөл байдалтаа гацсан энерги мэдэрч байвал худлаа юм аа. Ерөөсөө гацаагүй, баригдаагүй, боогдоогүй хинч таныг боож хорч чадахгүй. Танд юу л юм те маш олон боломж бололцоонууд байгаа гэдгийг олж хараарай. Тэгэхээр айгүй их тийм танд оюун бодлын түвшний оюун бодлоосоо болоод их юм бодсоор агаад гарц гаргалгаагүй юм шиг санагдах болсон юм бодлын алдаа, бодлын хаалтууд зөндөө байна. Эдгээр дээр анхаараарай. Тэг жоохон гүн амьсгал аваад мэдрэмжийн түвшинд ирээрээ. Тэгээ мэдрэмжийн түвшинд ирэх юм бол ерөөхдөө нөхцөл байдал окей байгаа юм байна. Ер нь би нөхцөл байдлыг давж гарч чадах юм байна гэдэг учир шалтгаан нь олдоод эхлэх болно. Тэгээд ингээд учир шалтгаан нь олдоод эхлэнгүүт та өөрийн амьдралынхаа дараагийнхаа шин цикл рүү илүү хурдан бөгөөд ийм төвггүйгээр орох боломжтой болох болно. Тэгэхээр мэдрэмжтэйгээ жоохон холбогдоод их юм бодох гээд overthink хийх гээл те ингээл юмны асуудлын учир нь болох гол энэ зүйлс чи эндээс дарааллыг яах ёстой бэлээ л гэж бодоод байвал жоохон димизэл хийгээд байна гэж ойлгож болох нэ. За дараагийн асуулт нь болохоор таны яг одоо сонсох ёстой зүйл юу вэ? Гэдгийг хараад үгүй. За групп номер 1 таны яг сонсох ёстой зүйлийг нь энэ хөзрөөр харж өгье. Яг одоо сонсох шаардлагатай зүйлийг нь харъя. Энэ яригдсан сэдвтэй хамаатай гэж болцсошгүй, хамааралгүй ч гэж болцсошгүй. За бүгд харцгаая. Past lives. Wow, we reunite with our loved ones over and over again through many different lives. Өнгөрсөн насны мессеж байна. За өнгөрсөн насны мессеж байна. Өнгөрснөөс хэний өмнө тантай эргэж нийлмээр байгаа, эргэж холбогдмоор байгаа байна. Тэгээ таны өнгөрсөн нас та өнгөрсөн насныхаа талаар ямарваа нэгэн зүйлийг олж мэдэх хэрэгтэй гэж харагдаж байна. За өнгөрсөн насныхаа талаар юуг олж мэдэх хэрэгтэй вэ? Тэрийг нарийн хараад өгье. Бас хэн тантай холбогдмоор байна вэ өнгөрснөөс нь? Metamorphosis, Frog and Lotus. Happiness, Ladybug and Sweet Pea. Romance, Finch and Peach. За энэ бол яалтчгүй өнгөрсөндөө та хэн нэг үнтэй хайр сэтгэлийн холбоос үүсгэх гээд үүсээгүй. Та түүнийг режектлсэн, тэр таныг режектлсэн гэдэг ч юм уу те. Ерөөсөн бүтээгүй хайр дурлал гэж байдаг да. Бүтээгүй хайр дурлалын түүхтэй хэн нэгэн хүний талаар мессеж орж ирмээр байгаа харагдаж байна. Энэ өнгөрсөн насны хайр дурлалын хүн байж болно. Эсвэл таны ex центр байх боломжтой харагдаж байна. Хоёулаа үнэн байх боломжтой. Ex нь таны өнгөрсөн насны хүн байж болно те. Хэрвээ тийм бол та тухайн ex-тэйгээ өнгөрсөн наснда ямар нэгэн зүйлийг хийчихэд тэрийг дуусгаагүй, бүтэн хувиргалд оруулаагүй, зангилаагүй учраас тэр тухайн хүн энэ амьдралд нь таны насанд бас ex болж эсвэл боломжит романтик партнер те болцоонд нэг удаа 2 удаа явсан хүн болж гарч ирсэн байх магадлалтай байна. За тэгээд энэ хүн болохоор одоо танд би ганцаараа хувирч чадахгүй байна. Хоёулаа хувирна гэсэн биз дээ. Хоёулаа ингээд нэг зүйл
ийм сүнсний гэрээ хоёуланд нь байна. Энэ сүнсний гэрээгээ би бүтээж чаддаггүй, болгож чадахгүй байна. Би ганцаараа чамгүйгээр болгож чадахгүй байна гэдгийг энэ хүн танд хэлмээр байгаа харагдаж байна. Тэгээ сахиус нь бас таны X өөдлөхгүй байгаа гэдгийг дуулгахыг хүсчээ. Яагаад юм бол та тийм X чинь өөдлөхгүй байх шүү. Сонин мессеж тийм ээ. Тэгэхээр таны X ерөн жоохон зовж байгаа, ерөн жоохон хэцүүдж байгаа. Тэгээ хуурч чадахгүй байгаа, сургаамжаа эцэлж чадахгүй байгаа гэдэг мессежийг танд дуулгамаар байгаа байна. Групп номер 1-ийг сонсож байгаа зарим хүмүүс бахан ханжиж болцсошгүй нөө бахан бах байна шүү дээ. Бах мэлхий гэдэг. Бахан ханжиж болцсошгүй зүгээр бах хануулах зорилгоор сонсуулах гэсэн мессеж байж болцсошгүй. Гэхдээ энэ мессежийг яах ёстой вэ? Ямар ч ёстой вэ гэдгийг би хараад өгье. Jupiter abundance. Өмнө ардын хүн холбоотой байж болцсошгүй. Зөвлөгөө харъя. Nurture Ceres. Clarity, soul calm. Ялтчгүй нөхцөл байдал дээр та яг энэ X-тэй холбоотой асуудал дээр нэг зүйл нь эсвэл олон зүйлсүүд нь ийм ойлгомжгүйгээр өнгөрцөн. Ийм нэг зүйл байна. Ингээд тодорхойгүй те ингээд эцэслэгдээгүй бүрэн conclusion бөгөө closure орж ирээгүй. Ийм нэг асуудал бол яалтчгүй байна. Тэг closure гэдэг нэгээ сайн эцслээд за ийм учиртайс юм уу? За тэгвэл ингээд хоёлаа болж байгаа юм байна. За тэр үед ингээд намайг гомдох үед ийм санагцсан та гэдэг ч юм уу те. Ийм байдлаар сайн харилцаагаа эцслэж өгөх хэрэгтэй байдаг. Тгээгүү харилцаа. Тэгээ тэрнээсээ болоод танд ч гэсэн ийм жоохон дутуу муухай мэдрэмж үлдсэн байгаа. Тэр хүнд ч гэсэн зөндөө дутуу муухай мэдрэмж үлдсэн байгаа. Ярмаараа юм үлдсэн байгаа харагдаж байна. Тэгээ энэ ч байгаа зөвлөгөө нь болохоор зүгээр өөрийн хангалуун байдал дээр анхаар. Өөрийнхөө хангалуун байдал, өөрийн аз жаргал дээр анхаар бас тэгээ мэдээлэл сүнсний мэдээлэл олж аав гэдэг зөвлөгөө гарч ирж байна. Сүнсний мэдээлэл. Тэгэхээр мэдээлэл олж аав гэхэлэр яг тухайн X дээр очиод тэр түүнээсээ мэдээлэл олж аваа гэж буруугаар ойлгож болцсошгүй. Тийм мессеж бол ерөөсөө байхгүй байна. Ягаад ч юм X нь ярмаараа гингүүтээ гэхдээ түнтэй бити ярьцаарай гэсэн тал бол байна. Энэ уншлага амар сонио. Тийм тэр сүнсний мэдээлэл, философийн талын мэдээлэл тий гэж жоохон тарих өргөжүүл ойлголт гэдэг ч юм уу тий перспектив, хорвоо шинцэн талаар перспектив, гүн ойлголтыг гэж цэцэглүүлсэн ийм мэдээллийг хөөгөөрэй. Гэт зарим тал дээр та зарим харилцааны тал дээр мэдээлэл дутуутай байна. Та магадгүй soul contract сүнсний гэрээ гэж байдаг. За магадгүй karmic харилцаа гэж байдаг. Тэ магадгүй soulmate twin flame гэж байдаг. Ингээд иймэрхүү ийм төрлийн мэдээллийг олж илэрхийлж сурах хэрэгтэй байж болно. За тэгээ бусдыг арчлан тэгээ энийх нь яг гол зангилаа нь болохоор бусдыг хайрлан гэж юу юм? Бусдыг арчлан гэж юу юм? Арчаагүй хүнийг арчлан, өмнөөс нь арчлан гэж юу байдаг гэдэг ч юм уу. Яг энэ асуултанд та хариултыг олж чадвалтыг окей та амжилттайгаар энэ дуулах ёстой зүйлийг дууллаа гэсэн утгатай болж байгаа. Тэгэхээр арчаагүй хүнийг арчлан гэж яг ямар үзэгдэл юм бэ гэдэг ийм асуулт шууд утгаараа минь толгойд ингэж орж ирж байна. Энэ асуултанд та хариултыг олох хэрэгтэй. За бүгдээрээ энэ асуултын хариултыг нь харъя. Юу гэж гарч ирэх нь вэ? За айгүй тодорхой мэдээлэлтэй хүзэр авмаар байна. Арчаагүй хүнийг арчлан гэж юу гэсэн үг вэ? Тэр хариултыг авъя. За би доош харсан үзэр авахгүй хаа шийдлээ. Хоёр үзэр. Түлхүүр цааж хоёр хамтдаа гарч ирж байна. Unworthy focus. Wow. Үн цэнгүй анхаарал төвлөрөлт. Ямар амар гарч ирж байна те. Do you genuinely believe in your worthiness to attain the abundance you desire? Nara abundance. It's difficult to be productive when your energy is scattered in so many directions. Та өөрийгөө аз жаргалтай байх хэрэгтэй, бүхнийг хүртэх хэрэгтэй гэх хэмжээнд өөрийгөө үнэлдэг үү, тийм хэмжээний үн цэн танд байгаа гэж боддог уу? Тэгэхээр танд байхгүй нөгөө хүнд нь таны X бас байхгүй байна гэдгийг хэлээд байна. Та болон таны X2 би үн цэнтэй бишээ гэдэг ийм үзэл бодол дээрээс харилцаа үүсгэсэн байна. Тэгэхээр та болон таны X2-ын харилцааны сүнсний гэрээнд энэ ерөөс үн цэн гэдэг зүйлийг ойлгох учиртай
амжилттай байсан. Үнцэн гэж юу юм те? Үнцэн байхгүй штэ гэж бодож байгаа хоёр хүн нийлэх үед ямар их зовлоныг нэгэндээ болон бие биендээ дууддیں۔ Өөрсөндөө дууддیں гэдгийг харуулах, ойлгуулах зорилготой. Тэгээ та хоёр хоёулаа энэ харилцаанаас за хоёулаа өөрсдөө үнэлэхийг өөрөө бусдаар үнэлүүлэхийг биш өөрөө өөрсдөө үнэлэхийг сонгоё да. Гэдгээ ингээд ухаарад салах зорилготой харилцаа байж. Тэгээ энийг ухаарч чадахгүй бол олон насаар те баян уучраал ингээл нэгнийгээ зоогоол кармик харилцаанд ороод яваад байхаар байсан байж харагдаж байна. Тэгээд энэ би үнцэнтэй биш ээ те ингээ миний үнцнийг бусад хүмүүс тодорхойлж өгдөөмаа гэдэг энэ бодлын алдаа байгаад байнгут энэ нь бас таны санхүүгийн эрх чөлөөг хязгаарлаж байна. За тэгэхээр одоо анхаарлаа нэг юм дээр төвлөрүүлнэ. Ингээ та арчаагүй үнийг арчлах нь ямар гэмтэн бэ гэхээр энэ таны анхаарлуудыг олон зүг рүү ингэж одоо очих ёсгүй ингээд ийм сайхан гол урсчлаа гэж бодоход энэ гол нь ингээд халаад те хальцааргаад усаа алдаад байгаа юм шиг юм муухай энерги үүсэт байсан гэдэг чинь тэгэхээр та энэ хүн дээр анхаарах шаардлагагүй тэр хүн илүү дутуу юм дээр бас анхаарах шаардлага байхгүй ерөөсөн анхаарах ёстой зүйлсүүд дээр анхаар өөрийнхөө анхаарлыг үнэл би юунд анхаарал өгөн тэр нь тижээгднэ гэдэг юм хууль байгаа шүү дээ тий. Та юунд анхаарлыг өгөн тэр нь тижээгдэн тэр нь гэж үсэж дэвчнэ. Тэгэхээр таны амьдралд байгаа зүйлсүүд таны анхааралгүйгээр өсөхгүй дэвчихгүй гэдэг бүр ингээд анигдаад ингээд хоосроод үлдэх зүйлсүүд зөндөө байдаг. Тийм болохоор амьдралдаа байгаа муу мухай мэдрэмжийг өгдөг муу мухай зүйлсийг анхаарахгүй орхих нь бол ер нь бол тодорхой хэмжээнд зүв байдаг. Тэгээд ингээд хатаагаад тий ингээд муухай цэцэг юу гэдэг хогийн ургамал гэдэг л гоо. Хогийн ургамал ингээд сайхан хатаад хүүлээд гэдэг ч юм уу халгаан малгайг хүслэхгүй ингээд хатаах нь бол зүв байдагтай адилаар та өөрийн анхаарлыг сайхан тэгээ бүхнийг тэлэгч бүхнийг үржүүлэгч бүхэнд ингээд хоолыг өгөн амар сонин гарч ирээд ах юм. Хиллэг нь амар сонин гарч ирээд эхэллээ. За тийм тэгэхээр та өөрийнхөө анхаарлыг те сайхан түлш гэж харах хэрэгтэй. Энерги түлш ам гэж харах хэрэгтэй. Тэгээд энэ амийг юунд зарцуулна тэрийг айгүй зөв үнэлэх хэрэгтэй. Энд чинь айгүй үнцэнтэй зүйл. Миний анхаарал төдийл анхаарал гэдэг зүйл төдийг дангаараа асар хэмжээний тэг хязгааргүй хэмжээний үнцэнтэй энэ анхаарал гэдэг зүйлийг би дими зүйлд өгөхгүй. Тэг яавал энэ асар хэмжээний үнцэнтэй. Би юу ч хийгээгүйсэн, ямар ч ажил хийгээгүйсэн анхаарлаа юунд хандуулна вэ? Тэр нь үржигдэж байдаг учраас би бол үнцэнтэй бит юм а гэдгээ та ухаарах шаардлагатай гэж харагдаж байна. За энэ хичээл сургаалыг ойлгох юм бол боломжит шагнал нь юу байх вэ гэдгийг хараад өгье. За боломжит шагналыг нь хараад өгье. Тэгээд уншихын эхнийх нь хэсэг өндөрлөх болно. Ascendance entrance гэх юм бол та амьдралынхаа дараагийн цикл рүү амжилттайгаар орох болно. Түвшин ахих болно. Таны амьдрал түвшин ахих болно гэж харагдаж байна. Гайхалтай, үнэхээр гайхалтай. Бас өөрийгөө шинээр олж таньж мэдэх. Бас илүү 3 дээр 5-ын нэмээд 8-ын тоо болдог илүү их хэмжээний санхүү ашигыг хүртэх болно гэж харагдаж байна. За одоо бүгдээрээ нэмэлт хэсэг рүүгээ шилжиж, нэмэлт хэсэг дээр болохоор яг циклийн талаар байх болно. Тэгээд цаг хугацаатай холбоотой асуултыг нь харж өгөн, синхроныг нь харж өгөх болно. Тийм эсвэл үгүй гэсэн асуултанд хариулж өгөх болно. За хэрвээ нэмэлтийг минь аммаар санагдаж байгаа цаг хугацаа энерги санхүү гэдэг боломж нь ч гэсэн байгаа болвол нэмэлт хэсэг дээр тань таньсан 10 их мэдээлэл байгаа гэсэн үг юм шүү. Хэрвээ өөр бичлэг сонсомоор байх юм бол цагаан бичлгүүдээс нь скролдож агаад хамгийн татагдсаныг нь сонсох юм бол тэнцээ тань зориулсан 10 их мэдээлэл байх юм аа. За тэгээ бичлгүүдээс болохоор хуучин шин гэхгүйгээр ялгаагүй бүгдээрээ тань таньсан мэдээлэл байх боломжтой юм аа. За нэмэлтийг авахар шийдсэн бол description ба comment хэсэг дотор группүүдээ зэгслээ бичсэн байгаа. Тэгээ яг группийн ард нь холбоос нь бэлэн байгаа юм шүү. Тэр холбоос дээр дараад өөрөө шууд яг одоо аваад үзэх боломжтой юм аа. Заавал чат бичих шаардлагагүй юм шүү. За үнэхээр их баярлалаа. Түр удахгүй болцгий баярлалаа баяртай. За групп номер 2 уншлагадаа тавтай марил. За King of Cups гэдэг нүдрийг сонгосон байна. За King of Cups нь мэдээж маш сэтгэл туйг, сэтгэл дөрөн үнэхээр сайхан хантай, сайхан EQ өндөртэй, ухаантай, маш сайн дотны үнийг бэлэгдэж өгдөг, ерөн сайн үнийг бэлэгддэг үзэр байгаа. За Flamingo гэдэг энэ шуун болохоор юм жоохон exotic гэдэг ч юм уу те амралтын Hawaii гэх мэт иймэрхүү мэдрэмжүүдийг төрүүлж байна. Гэтэ энд болохоор Flamingo гэдэг шувууны ертөнцийн далд нууцыг илэрхийлж байгаа юм шиг байдалтайгаар
зурагдсан байна. За. Юун түрүүн таны одоогийн нөхцөл байдалд юу тохиож байна, яаж байна гэдгийг хараад энергийн шалгалтыг хийгээд өгье. За, групп номер 2-ын одоогийн нөхцөл байдалд юу тохиож байна, яаж байна, энергийн шалгалтыг хийж өгье. За. King of Wands. Ace of Cups. Яасан сонирхолтой энерги байна. За, Astro Dice шиг үзье. Нэг шон газрамжлаа. За, унсан шоон болохоор юм хилэнцэн ордын шоон унсан байна. Тодорхой байна. Жохон танд хүлийн зөвшөөрмөргүй бай. Үнэн хүлийн зөвшөөрөхөд хэцүү үнэн танд байгаа бололтой. За, рунанууд шидэж үзье. Тивас, Райдо, Иса. Яа. Групп номер 2 янда. Тийм, танд их сонирхолтой яалтчгүй таны хувьд тэг ингээ та жоохон bad boy гэдэг ч юм уу жоохон муу хүн татагдж байгаа татагдсан байна гэж харагдаж байна. Тэгээ энэ хүн дээрээ бүр хайртай би энэ хүнд хайртай дуртай гэж шийдсэн байгаа энерги байна. Групп номер 2. Хэрвээ танд ийм энерги юусоо байхгүй бол за окей таны уншлага биш юм байна. Өөр группыг сонирхож үзээрэй. Тэр тухайн хүний ийм тухайн хүн таны чихэнд цэцэг ургуулсан байна. Таны чихэнд цэцэг ургуулад ингээд ийм фантазны мэдрэмжийг ингээд зэрэгээгээ сэтэгээд ингээд Twilight ч юм шиг нэрийг гарч мэдрэгдэж байна. Twilight зөвхөн фантазны dark romance энэ гэдэг шүү дээ. Ийм энергиуд байна, байхгүй биш байна, харагдаад байна тий. Тэгээд энэ хүний төлөө хайшаал бол хайшаа нүүхэд билэн. Тэгээ энэ хүн л амар шудрах хүн, энэ хүн л айгүй зөв хүн. Гэт энэ хүний нэр хүндийг их хамгаалсан. Тэ энэ хүний нэр хүнд энэ хүнд яг зөв хийдэг зүйлсүүд байдаг тий. Байна гэх хүн 100% буруу байдаггүй шүү дээ. 100% хүн 100% муу хүн гэж байхгүй. Тэгээд энэ хүн сайн чанарууд, зөв чанарууд, шудраг чанарууд байдаг. Тэгээ та энэ хүний зөв ба шудраг чанар дээр нь анхаарад тэгээ энийг л амар өмөрөөд байдаг харагдаж байна. Гэхдээ энэ хүн ер нь бол нийлэхүйдээ амар юм дээрэнгүү хүн гэж харагдаж байна. Нэг хөзөрнөөс бол дээрэнгүү хүн, шалиг хүн, нэлээд шалиг хүн, айгүй шалдаг, дээрэнгүү. Тэгээд таныг хүндэлдэггүй гэж харагдаж байна. Хамгийн муухай. Яна групп номер 2 яна. За хөзөрнүүдээ харъя. Энэ нөхцөл байдал дээр зөвлөгөөг нь сайхан хараад өгөө. Сахиус нь юу гэж зөвлөмөр вэ? Сахиус нь болохоор за наачил муу хүн гэд. Сахиусууд ер нь бид нар ингээ муу хүмүүстэй нийлээд эхлэнгүү сахиусууд наач муу хүн штэ гэд ингээд амар ингээд тэг ховж тарааж байгаа хөхт шиг ингээд тэгээд эдээ сахиусууд нь юм тиймэрхүү мэдээ дуулах амар дуртай. Наад үнтэйгээ битэн нийлээд наач муу хүн гэд. Тэ сахиус нь ерөөдөө жоохон тийм хандлага бол гардаг сахиуснаас. Justice, зөвлөгөөтэй Ace of Pentacles. За та энэ хүнд аль хэзээ амар их энерги зарцуулсан, магадгүй энэ хүнд амар их хөрөнгө мөнгө зарцуулсан байж болзошгүй. Тэгээ энэ хүн таалагдахын тулд хууц сунар аваад, мейкап аваад гэдэг ч юм уу. За хэрэг та хэрэгтэй хүн бол энэ охинд тий айгүй их бэлэг сэлт авсан гэдэг ч юм уу тий. Ийм байна. За тэгээд та болохоор энийхээ хариуг бас нэхэд байгаа тал танд байна. Тэгээ энэ хүнд амар их юм өгцөн, гарах зөрөөс аягүй юм гаргацсан. Энийхээ хариуг нэхэд байгаа. Би энэ хүнд ийм их юм өгсөн ч одоо эргүүлээд надтай шудраг хандах хэрэгтэй үстэй. Эргүүлээд надаас өгөх хэрэгтэй зүйлс байгаа бидтэй, өгөх хэрэгтэй үстэй гэж магадгүй тэр тухайн ойлгуулсан байж болцсошгүй. Энийгээ та жоохон хүлээгээд байгаа. Тэгэхээр та жинхэнэ шудрагаас гэж юу юм бэ гэдгийг жоохон тунгаах хэрэгтэй. Тэгээ нэрнгээсээ та энэ хүнд ингэж их хэмжээний энерги зарцуулах, хөрөнгө зарцуулах нь үнэхээр шудраг байсан уу?
Гэт яг жинхэнэ шудраг усны үндсэн дээр жинхэнэ шудраг ус гэж юу юм бэ гэдэг үндсэн дээр тань харилцаагаа зүгээр эргцүүлээ бодож үзэж болно. Яг хөө мэдээж мэдрэмжийн төвшин дангаалтай гээд мэдрэмжийн төвшин хүнд хэцүү мэдрэмжүүдтэйгээ нүүр тулаад ингүүл бүр хамгийн сайн тий хамгийн жинтэй бүр үнэхээр онц агуулна. Тэгэх юм бол зөндөөж шагналууд ах болно. Гэхдээ иймэрхүү нөхцөл байдалд мэдрэмжтэйгээ нүүр тулах жоохон хэцүү санагдаж болцсошгүй час игээл өвдөөдтэй ингээл амар шүүмжлүүлээд байгаа юм шиг санагдаад ийм айгүй хэцүү мэдрэмж зөндөө тулгарах боломжтой учраас сахиусан тантай жоохон энэрэнгүү хандаад зөөлхөн хандаад за мэдрэмжээ заавал мэдрээд ангаах шаардлагагүй байж болно. Гэхдээ зүгээр яг 100% те хар цагаан шудраг усны үндсэн дээр энэ хүн намайг хэдэн удаа болцоонд өрсөн, би энэ хүний хэдэн удаа болцоонд өрсөн. Энэ хүн миний төлөө хэрэг хичээж надад уулздаг. Би энэ хүнтэй хэрэг хичээж уулздаг. Тэгээ ингээ би ингээд амар мейкап игээд амар гой цэмбигээд очиж яхад энэ хүн халтааж ирдэг үү гих мэтчлэн те энэ шудраг уу те тэгээ би энэ хүн лөө ингээд өдөрт 3 удаа мессеж бичдэг байхад энэ хүн над руу ирүүлээд хэдэн удаа мессеж бичдэг вэ гэд энэ шудраг юм уу гэд яг тийм байдлаас нь үнэхээр ингээд бүгд ингээд тооцоолоод үзээрэй гэдэг зөвлөгөөс ахиус нэлрүүлж байна хэлж өгч байна. Тийм байна. За групп номер 2 одоо тань яг одоо сонсох шаардлагатай зүйл юу бэ гэдгийг хараад өгье. Групп номер 2 яг одоо сонсох шаардлагатай байгаа зүйл. Яг гол сэдвийн асуудал руу оръё. Групп номер 2 яг одоо сонсох шаардлагатай зүйл юу вэ? Энэ хүртэлх уншлах нь маш хүслэг жоохон драматай байлаа тий. Тэгээд би тань итгэж байгаа шүү, амжилтыг хүсье. Тэгээд таны би огт шүүгээгүй шүү гэдгийг амлая. Үнэхээр амлая. Би өөрөө ч гэсэн ийм нөхцөл байдал зөндөө байж үзсэн. За. Групп номер 2-ын яг одоо сонсох шаардлагатай зүйл юу вэ? Knight of Pentacles, Knight of Swords, Three of Pentacles. За, групп номер 2-ын зарим хүмүүсийн хувьд бүх хүмүүс биш. Зарим хүмүүсийн хувьд ажил дээр нь ийм боломжит романтик хосын энэ романтик ийм сонголтууд байна. Доройж 2 сонголт байна. Нэг нь салхины орд, нөгөөх нь шорооны орд. Салхины ордууд нь жинлүүр хумх ихэр, шорооны орд нь өхөр, матар, охин. За нэг нь болохоор амар юм тууштай байж чаддаг юм тайван хамгаалан хүн байна. Нөгөө хүн нь болохоор айгүй юм шудраг үнэхээр жигнэсээ яг шудраг сайхан сэтгэлтэй айгүй тус сэтгэлтэй ийм хүмүүс байна. За тэгээд энэ хоёр хүмүүс та хэрвээ залуухан хүн биш бол танаас нас дүү байх боломжтой энэ хоёр. Хэрвээ та өөрөө залуухан өсвөр насны хүн бол энэ хоёроос адилхан өсвөр насны хүн байх магадaltaй гэж харагдаж байна. За групп номер 2-ын бусдуудынхаа хувьд болохоор таны төлөө ингээ хичээхэд бэлэн 2 хүн байна гэсэн уншлага болж байна те. Тэгэхээр уншлага 2 салаалж байгаа. Нэг салаалтанд нь болохоор те ажлын хүрээнд ийм 2 хүн байна. Нөгөө хүмүүсийн хувьд болохоор амьдралд нь таны төлөө зүтг яа хичээ гэсэн 2 хүн байна гэж ингэж уншлага нь 2 хуваагдаж байгаа. Гэхдээ аль ч тал нь нэсэн бэ энэ 2 хүн таны төлөө хичээж чадна, зүтгэж чадна. Тэгээд энэ 2 хүнийг сахиусууд нь таны амьдралд оруулж өгсөн. Энэ хүмүүс дээр анхаараарай. Энэ хүмүүсийг тоогоорой. Тэгээ бодолцож үзээрэй. Энэ хүмүүсийг сахиусууд нь авчирч өгсөн юм аа. Ойртуулах гад хичээгээд байгаа маа гэж үнэхээр хэлж байна. Үнэхээр л тийм мессеж нь илүүгүүд дуу үнэхээр л мессеж нь ингэж гарч ирж байна. За энэ нөхцөл байдалтай боломжит асуудлууд гэдэг ч юм уу эсвэл та яагаад энэ 2 хүмүүсийг сонирхохгүй байна? Яагаад энэ 2 хүн таны номер 1 сонголт байхгүй эсвэл яагаад анзаарахгүй энэ нөхцөл байдалтай боломжит асуудлыг нь харъя. Энэ нөхцөл байдлын боломжит асуудал нь юу вэ? Steadfast, even though you're not with me, my love for you grows every day. Тийм та өөр хүн сэтгэлтэй. Өөр хүнд ингээ бүр шийдсэн. Independence тийм өөр хүнд ингээ амар хамааралтай, attachment асуудалтай тийм. In our relationship we embrace independence, melding two unique worlds to enrich your love. Хоёр бие даасан хүн хамтдаа харилцаанд ороод нэгнийхээ амьдралыг ингэж гой цэцэглүүлдэг гэсэн үзэр доошоо харсан байгаа учраас ийм хоёр наалтам хүмүүс наалтаад нэгнийхээ амьдралыг ингээд нэгнээсээ сорж байгаа, доошлуулж байгаа, хамтдаа дурдж байгаагийн нэрийг бол харагдаж байна. Яг уучлаарай би үнэхээр яг үнэнгээр нь хэлэхгүй бол болохгүй. Тэгэхээр та яалтчгүй өөр хүнд бүр арай л дэндүү наалтцсан, айгүй ингээд хүчтэй наалтцсан байгаа даа учраас энэ яг сахиусныхан таны амьдралд оруулж ирсэн да сайхан залуус гэж хэлчих юм хаашаа. Энэ сайхан хүмүүсийг та тоохгүй наа, анзаарахгүй наа гэж харагдаж байна. За, энэ хоёр хүмүүсийг тоогоод энэ өмнөх хүнээ болоорой гэдэг хүнээ болох юм бол шагнал нь ямар байх вэ? Шагнал нь ямар байх вэ?
Eight of Wands, Three of Cups, Queen of Cups. За амар драматай шарахтай зүйлс харагдаж байна. Окей, амар нэгт та хэрвээ энэ болохгүй гэдэг хүнийг болох юм болвол таны амьдралд юм янз бүрийн хов жив тохиодог уу, тэ атаж дууны асуудал тохиодог уу, юм жоохон юм муухай энерги байдаг. Та ингээ хүн олон хүмүүстэй орооцолтохоор ингээ жоохон муухай болчихдээ штэ. Тэгээ олон хүмүүстэй уулзаад олон хүн ихтэй газар ахлаар ингээ нэг энерги нь жоохон муухай байдаг. Та ингээ атаждуутай ингээ нэгнийгаа яаж маасан те ингээ доголж маас юм муухай энерги байдаг. Энэ энерги таны амьдралаас салах болно. Энэ энерги таны амьдралаас хоолдох болно. Энэ бол айгүй том шагналцаа. Тэгээ дээрээс нь та үнэхээр таны аяг гой ингээ дүүрээд эхэлнэ. Аяг дүүрнэ гэдэг бол энэ бол үнэхээр гой үзэгдэл. Та ингээд үнэхээр тэ сэтгэл ханамжтай болно. Тэ ингээд таны гоо үзэгсэл ч гэсэн ингээ ундраад эхэлнэ. Эрүүл мэнд ч гэсэн ундраад эхэлнэ. Тэгээ бусад хүмүүс танд ингэж соронслогдож татагддаг болоод эхэлнэ. Тэ үнэхээр сэтгэл хангалуун болох болно. Гэтэ тэрнээс өмнө эхлээд муухай энерги таны амьдралаас гарч явах болно. Муухай хов живийн тэ атаж дууны юм жоон доогуур вибрац энерги угаасаа байдаг та тэ ийм 10 жилийн хүмүүс ингээ фракслаад алга болдог шиг ийм муухай энерги бол байхгүй болно. Гэтэ байхгүй болно гэдэг чинь энерги эхлээд энэ тантай нүүр тулах шаардлагатай ажиулцшгүй тэгжиж гарч явж болцсохгүй шүү. Тэгээд та энэ наалдаад байгаа хүнийгаа энэ жоохон доогор энерги хүн юм байна тий юм жоохон ховж юм дуртай байна манипуляцэн дуртай байна тий шалэг малэг ингээ архитал уулт хоёр охтуудыг хооронд нь атаж дөг нь хөдөлгөөд ингээ өөрийнх нь араас өөрийнх нь анхаарлын төлөө ингээ тололдож байгааг нь харах дуртай юм төрлийн сонио юм байна fuck boy юм байна гэдгийг тий харах болно та тий олж харах болно. Энэ жоохон яг тухайд муухай мэдрэгдэж болцсохгүй юм шүү. За ийм үзэрнүүдэн тэгээд энэ хоёр хүн болохоор алиг нь ч та сонгосон болно. Энд дажгүй хүн ажлын хүрээнд байгаа гэсэн шүү дээ. Ажлын хүрээнд биш бол ер нь бол таны хүрээнд байгаа. Тэгээд энэ хоёр хүн аль нь ч гэсэн таны төлөө зүтгэхэд бэлэн гэдэг нь айгүй ойлгомжтой юм хоёр хүн байгаа. Нэгэн шараар нөгөөхөн салхины ор. Тэгээд энэ хоёрын алиг нь сонгоод харилцаанд орох, найзад болох гэдэг ч юм уу. Тэгээд энэ хоёр хүмүүс дээр анхаарах юм бол энэ хоёр хүн таныг нэг Queen of Cups хатан болоход нь тусалж өгнө. Гой уяг сэтгэл дүүрэн байхад тусалж өгнө. Тэгээ үерхэж тэгж магадгүй эсвэл зүгээр энэ хүмүүс тантай ханиалаад найзлаа зөвлөгөө гэдэг ч юм уу. Тэ ийм замналаар таныг юм дөргөж өгч болцсошгүй харагдаж байна. Ингээ сайхан сэтгэл ханамжтай болгож өгөх нэ. За групп номер 2 уншлахын эхнийхнээс ингээ боллоо. Одоо бүгдээрээ нэмэлт хэсэг рүүгээ шилжиж, нэмэлт хэсэг дээр нь амьдралын циклийг нь хараад болно. Одоо яг ямар циклтэй байна? Энэ циклээс яаж гарах уу? Шинэ дараагийн циклийн шагнал нь юу байх уу? Тийм эсвэл үгүй гэсэн асуулт, special timing цаг хугацаатай холбоотой асуулт. За тэгээ сахиуснаас нэрх синхрон дохоог нь харж өгөөд болох болно. За групп номер 2 хэрвээ та нэмэлтээ авмаар санагдаж байгаа цаг хугацаа энерги санхүүн ч гэсэн бэлэн байгаа болвол нэмэлт хэсэг дээр нь тань зориулсан арвин мэдээлэл байгаа гэсэн үг юм шүү. Хэрвээ бичлэгийн чи өндөрлмөр санагдаж байвал өөр бичлэгийг сайхан скроллдож агаад цаг хугацаа огноо хамаарахгүйгээр те хамгийн татагдаж байгаа дээр нь дарахад тэнцэн танд хандсан арвин мэдээлэл байх юм шүү. За нэмэлтээр авах гэж байгаа бол description-ээс дээр нь группүүдийг зэгцлээд яг группүүдийн араас нь холбоосуудыг нэмэлтийн холбоосуудыг бэлдэж өгсөн байгаа. Тийшээ дараад яг одоо аваад үзэх боломжтой чатаар авахгүй юм шүү. Чатан удахгүй болзъя. Баярлалаа. Баяртай. Групп номер 3 уншлагадаа тавтай морил. За та болохоор Knight of Wands гэдэг энэ дэлхийнтэй хөзрийг сонгосон байна. За Knight of Wands маш их эрч хүч энергийг бэлэгддэг. Тэгээд энэ таро дек дотор хамгийн ийм шаргуу хөдөлгөөнтэй хамгийн хүсэл эрмэлзэлтэй ийм хүнийг бэлэгддэг үзэр байгаа. За тэгэхээр энэ таны уншлагатай яаж холбогдох юм бүгдээр харцгаая. За юун түрүүнд астро дайсууд шидэж үзье. Харашаа хайж үзье те. Жера гарч ирж байна. За тэгэхээр та яалтчгүй дараагийн циклдээ цикл рүү ороход маш төгссөн байна. За. Үрүүс бас энэ маш их давшилсан хөдөлгөөнтэй энерги. Зарим хүмүүс үрүүс гэдэг энэ хөзрийг болохоор их хэмжээний мөнгөний энергийг агуулдаг рүүна гэж бас ярьдаг. 8-ын тоо бас гарч ирсэн байна. За энэ гурван шоонууд нь гуруулаа их хэмжээний эд баялагийг бэлэгддэг
Ямарваа нэгэн байдлаараа эд баялагийг бэлэгддэг энэ 3 символ гарч ирлээ. Таны одоо хөзрийг нь харъя. Жиран болохоор одоо ургацаа хураах. Үүлийн үрийнхаа үр шимийг жимсгэнийг хураах тий. Гэтэ яг цаанаас бол яг хавар биш намрын үеэр яг ургацаа хураагаад их хэмжээний ургацыг хураагаад өвлийнхөө үеэр сайхан хангалуун сайхан байхыг бэлэгддэг юм рууна байгаа. Өрөөс нь болохоор өхөр гэсэн утгатай. Тэгээ өхөр гэдэг нь ураас үржиж юм өхрийн ардтай холбогдож болдог. 8 тон infinity буюу хязгааргүй их зүйлийг бэлэгдэх буюу бас эд баялагийг бэлэгдэж болдог тийм. King of Wands. Wow. За King of Wands нь бас их баян хангалуун үнийг бэлэгдэж болно. Мэдээж хамгийн баян хангалуун хаан маань бол мэдээж King of Pentacles гэдэг. King of Wands нь бас маш их хүч чадалтай. Маш баян хангалуун. Тэгээ ямарваа нэгэн зүйлийн CEO, manager, дарга, захирал үнийг бэлэгддэг. Маш их харизмтай, ерөөсөө амьдралыгаа өөрөө авч явж чаддаг. Тэгээ амьдрал ерөөсөө юм назгаас холбогор биш. Залхуу биш. Ийм одоо арчаагүй биш те үнэхээр арчаатай гойч харагддаг гойч уцалдаг тэснэ ажиллаач сайн идэг ийм үнэхээр сайхан ийм соронз мэт ийм магнетик хүнийг бэлэгддэг хөзөр бол King of Wands байгаа. За энэ дээр нэмэлт хөзрийг харъя. Wow, oh my god. Юу гарч ирээд байна. Юу гарч ирээд байна вэ? Би бүр өөхилөө молтгоо бэлтлээ би бүр алмаарж байна. Wow, King of Wands, Queen of Wands хоёр хамтдаа гараад ирсэн. Хоёулаа дээшээ харсан байна. Тэгснэ энэ хоёрын дунд нь Nine of Cups гараад ирсэн. Wow, group number 3 үнэхээр баяр хүргэе. Jackpot гэдэг шүү дээ. Яг jackpot pile байна. Wow. За хаанаас нь хэлэх вэ? Юу хөө. Oh my god, амар хангалуун байх нь. За тэгээ таны хосын амьдрал бүр үнэхээр цэцгэлэх нэ, тий. Тэгээд та яг одоо синглэр байгаа бол тун удахгүй хүнтэй нийлэх гэж байна. Яг өөрийн хос, яг өөрийн хань ижил, хой зайны хүн ихэрдэл гэдэг ч юм уу тий. Энэ хүнтэйгээ юугүй нийлэх нэ. За тэгээ та хоёрын харилцаа ерөөсө таны хүсэжсэн мөрөөдөжсэн бүх зүйл мөн байх болно. Хүсэжсэн мөрөөдөжсэн бүх зүйл мөн байх болно. Хүсэл мөрөөдлийнхээ амьдралыг авах болно. Маш хүчтэй манифестлсан байна, тийм. Та яг манифестлсан юм болгоно авж байгаа харагдаж байна. Үнэхээр. Өөр юу гэх вэ? За нэг гайхаж байгаа юм нь болохоор эрэгтэй зүүн тийш харсан, эмэгтэй нь баруун тийш харсан байна. Энэ хоёр хөзөр ууг нь ингээ бие биелүүгээ харж ирсэн болвол те илүү романтик байхаар байсан боловч энэ хоёр хүн өөр тийш харж ийн тэгэхээр та хоёр маш юм power couple, хүчтэй couple энергийг бэлэгдэж байна тий. Нэг нь амьдралынхаа нэг хэсгийг ингээ бүрэн зохицуулдаг, нөгөөх нь амьдралынхаа нөгөө хэсгийг бүрэн зохицуулдаг. Шал өөр амьдралын хоёр талбаруудыг хувьдаа төгс зохицуулдаг. Тэгсээр нуруу нь ингээд хамтдаа харцсан байгаа. Голдоо Nine of Cups дээр уулзж байгаа гэдэг нь болохоор энэ нь хоёрын гар хамтрал үнэхээр төгс байгаа бэлэгдэж байгаа. За тэгээд та хоёрын хийх зүйлсүүд шал ондоо харагдаж болцсошгүй. Та хоёрын амьдрал та хоёрын карьерүүд шал ондоо байж харагдаж болцсошгүй. Хийж байгаа сонирхож байгаа зүйлсүүд ямарваа нэгэн байдлаараа бүр тис ондоо та хоёрын анхаарч байгаа зүйлсүүд тис ондоо юм шиг харагдаж болцсошгүй. Инээс болоо та энэ хүн миний төгс өмнө биш үү? Надаас дэндүү ялгаатай юм биш үү гэсэн эргэлзээ төрөх жижигхэн эргэлзээ төрж болцсошгүй. Гэтэ энэ эргэлзээнд бити санаа зовоороо энэ эргэлзээнд бити хүч чадлыг өгөөрэй. Яагаад гэвэл та хоёулаа биенийхээ хүслийг биелүүлэхийн тулд энэ тухайн өөр зүйлсүүд дээр анхаарч байгаа. Амьдралын өөр зүйлсүүдийг, карьерийн өөр зүйлсүүдийг анхаарч хийж байгаа. Тэгээ ирээдүйд магадгүй та хоёр нэг зүйл дээр ингэж хурж ирнэ хэ, нэг зүйл дээр анхаардаг болж болзошгүй. Тэгээ одоохондоо бол тэр цаг нь бол биш байна гэж харагдаж байна. За гайхалтай, үнэхээр гайхалтай. Одоо болохоор таны яг одоо сонсох ёстой зүйл юу вэ гэдгийг хараад өгье. За, group number 3-ын яг одоо сонсох ёстой зүйл юу вэ? Яг одоо сонсох ёстой зүйлийг нь хараад өгье. Юуг сонсохын тулд энэ уншлагыг авсан бэ? The Fool. Fool High Priestess хоёр доош орж гарч ирсэн байна. За, дэлгэрэнгүй мэдээлэл авъя.
нэгэн зүйлийг эхлүүлэх болоогүй байна. Урагшлуулах цаг нь болоогүй байна. Цаг нь тайминг нь болохгүй байна. Хүлээгээрээ, болоорой, бити эхлүүлээрээ. Temptation. Тийм. Ямарваа нэгэн зүйлийг эхлүүлэх цаг нь болоогүй, тий. Болоогүй байна. Нэг юмний цаг нь болоогүй гэж харагдаж байна. Энэ магадгүй хүүхдтэй болох талаар байж болцсошгүй. Шинэ бизнесийг эхлүүлэх талаар байж болцсошгүй. Тэ ингээ аялал том аялалд явах гэж байгаа, нүүх гэж байгаа. Тэгээ ямарваа нэгэн зүйл төр хизээ хийх вэ, одоо хийх үү, хизээ хийх үү гэж бодож исэн болвол эргэлзэж байгаа бол одоо бол цаг нь биш байна. Хизээ одоо ерөөсөө цаг нь биш. Тэгээ угаасаа та энэ зүйлийг яг одоо хиймээрч санагдахгүй байгаа болов уу? Одоо бол угаасаа жоохон буруу ч юм шиг тийм ийм мэдрэмж төрж байгаа нэг зүйл байна. Угаасаа цаг нь болоогүй байна. За энэ дээр зөвлөгөө харъя, нэмэлт мэдээлэл харъя. Ten of Cups доош харсан байна. 3 Empress. Тэг яг одоо бол янз бүрийн бүтээх, зохицуулах ингэж өөрөөсөө гадуур хүмүүсийг хамаарах өөрөөсөө гадуур хүмүүсийг аз жаргалтай болгодог үе биш байна. Яг одоо бол өөр дээр хамаг үр шим танд ингээ маш их хэмжээний санхүү үр шим орж ирэх гэдэг нь тэгсэн шүү дээ. Энийг өөртөө зарцуул. Тань тун удахгүй асар их хэмжээний мөнгө санхүү гэдэг юм үр шим материалын бэлэг сэлтүүд амар их орж ирэх гээд байна. Тэгэд яг одоо орж ирээгүй байгаа шалтгаан нь гэхлээр та энэ хамаг үр шимийг та шинэ бизнес эхлүүлэхэд ашиглаждаг ч юм уу те ингээд нүгэ шинэ байранд ороход ашиглаждаг ч юм уу ингээд өөр том юм руу зарцуулах гэдэг юм. Гэхдээ энэ буруутнаа гэж сахиус нь хэлж байна. Энийг та өөртөө өгөх хэрэгтэй. Өөртөө зарцуулах хэрэгтэй. Гэр бүлийнхэндээ биш заяа. Гэр бүлийнхаа үр мөрийг нь дарж өгье гэдэг ч юм уу те. Ээжтэй байр савж өгье гэж бодсон бол энэ яг үүндээ буруутах гээд байна. За яг ээжтэй зарцуулж болж болцсохгүй Empress гарч ирсэн болохоор гэхдээ ээжээс гадуур гэр бүлийн гишүүдэд зарцуулаад ер нь бол дэмий гэр бүл гэдэг үзэр доошоо хараад гараад ирсэн байгаа байхгүй. Энэ дээр талаар би сайхан нэмэлт үзрүүдийг нэмэлт тайлбарыг бас харъя. Тэгвэл тэгээ юун дээр зарцуулбал зөв юм бэ? Тэ өөр дээр зарцуулах хэрэгтэй гэдэг байгаа. Ер нь юун дээр зарцуулах хэрэгтэй юм бэ? Яавал хэрэгтэй юм бэ? Сайн хараад үгүй. Confidence. Таныг итгэлгүй болгодог, өөртөө итгэлгүй болгодог зүйлсүүд дээр анхаарах хэрэгтэй. Бараг гол зүй дээрч байж болохоор харагдаж байна. Энэ үнсгэлжингийн түүх шиг надад санагдаж байна. Энэ хулуу молоотой. Халлоуины үе ч гэсэн санагдаж байна. Тэ өнгийн юм юутай байна гэдэг тэгэхээр за би энэ хөзөрнийхөө номыг нь хараадах юм. За доошоо гарч ирсэн учраас your fearlessness may lead you into dangerous territory. Take a step back and reassess. You can remain confident while taking time to be scrupulous. За таны нүунийг өөртөө итгэл таныг аюултай зүйлдээс сургаж болдог үе байна. Тэг хитрхи өөртөө итгэлтэй агаад хитрхи за болох чинь гэд ингээд дараа давшлаад орчвол бас буруутахаар байгаад байна. Тийм тэгэхээр та өөртөө итгэлтэй байж болно, тайван байж болно, амгалан байж болно. Гэхдээ ямар ч юм үйлдэл авахгүй байж болдог. Өөртөө итгэлтэй хэрнээ сэрэмжтэй байж бас болно гэдгийг зөвлөж шүү. За тэгэхээр яавал буруутах вэ, тийм? Яг ямар буруу юм зарцуулах гээд юунд ямар зөв юм зарцуулах вэ? Энэ дээр нь тодруулгуудыг авъя. Нарийн тодруулгуудыг харъя. За зөвдөх зүйл. Зөвдөх үйлдэл, тийм? За буруутах үйлдэл. Буруутах үйлдэл. За тэгэхээр ерөөсөө шинэ нэмийг ямарваа нэг юм шинэ зүйлийг эхлүүлэх, ямарваа нэгэн зүйлийг шинжлэх, за хуучин машин зараа шинэ машин авъя гэж бодож бол буруутах нэ, тэ шинэ байраа зараад шинэ байр авъя, биш хуучин байраа зараад шинэ байр авъя гэж бас буруутах нэ. Ингээ шинжлэх бүх зүйлсүүд ер нь жоохон буруутны. Шинжлэх зүйлсүүд дээр энерги битгий зарцуулаарай. За энэ дээр нэмэлт тайлбараас аваадах юм. So your soul is preparing to reconnect, trust the process. Тэгээ голцоо ерөнхийдөө энэ ирж байгаа үржил шим санхүүгээ ингээ сайхан өөрийн ангаалт, өөрийн сүнсний хөгжил, тэ ялангуяа ихэр төрлийн харилцааны хөгжил гэдэг ч юм аль эзэнэ та өөрийн төг сандрагчтайгаа байгаа эсвэл байх гэж байгаа гэж харагдаж байна. Энэ зүйлсүүд дээр анхааруул зүгээр өөрийн сүнсний хөгжил, ийм материал зүйлсүүд дээр биш
жоохон даалдын зүйлсүүд дээр тий өөрийн хувийн чадвар гэдэг ч юм уу хувийн ертөнцийг ойлгох ойлголтууд гэдэг ч юм уу бясалгал гэдэг ч юм уу тий иймэрхүү зүйлсүүд дээр зарцуулбал зөв байх болно гэж харагдаж байна. За хэрвээ санхүүгээ энэ хамаг санхүү урьж шимээ материал зүйлсүүд дээр зарцуулчвал яах вэ? Page of Swords. Хэрвээ буруутчвал яах вэ? Тэ хэрвээ буруу юм хийчихвэл яах вэ гэдгийг хараад өгье. Eight of Pentacles. Тэгвэл хамаг ажилласан ажил талаар өнгөрөх, талаар болж байгаа юм шиг зүйл тохиох боломжтой. The Devil. Амар материалын шуналтай байгаагаа таарах болно. The Magician. Зарим нэгэн зүйлс худал байсныг олж мэдэх болно. Four of Pentacles. Ace of Swords. Харамсах болно гэж харагдаж байна. За тийм ээ. Ер нь бол ойлгомжтой байна тий. За хэрвээ энэ зөвлөгөө дагуул, хэрвээ энэ зөвлөгөөг зөв дагуул шагнал нь ямар байх вэ? Seven of Pentacles. Тэгвэл хэрвээ энэ зөвлөгөөг дагах юм бол үнэхээр тухтай байх болно. Шагнал нь гэвэл үнэхээр тав тухтай, таатай сайхан байх болно. Бараг үржил шимүүдээ санхүүгээ бараг хадгаламжинд хийх гэдэг ч юм уу те хадгалвал бараг бас цогцтой байх болно гэж бараг харагдаад байна. За хэрвээ үржих юм бол материалын зүйл дээр ашиглах юм бол дараа нь өө яана дими авцсан байж тэ худлаа авцсан байж тэ гэдэг ч юм уу те луйер дулцсан байж тэ гэдэг ч юм уу шал дими зүйл болчиж тэ гэдэг ч юм уу эсвэл тэгээ дараа нь тэр авсан зүйлтэй амар баригдах базагдах том байшин авчдаг. Тэгээд дараа нь тэр байшин нээл засвар тэг ингээл байн юулэн засварл хийгээд байдаг гэдэг ч юм уу ингээд юм ус хоолой турбаны асуудалтай байж таардаг гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйл тохиох гээд байгаа харагдаж байна. Ямар ч хэлцээ харамсах нэ гэж харж байна. Тэгээ уусаа энэ мэдрэмж нь танд байгаа болов жоохон юм имзэглэж байгаа тий сэрэмжилж байгаа ийм энерги байх болов уу. Тэг ажил төсөл дээр бас энэ бас зарим нэгэн ажил томоохон төслүүдийг бүтээн байгуулалт, шинэ project төсөл гэдэг ч юм уу те эсвэл одоо та бизнестэй шинэ бранч, шинэ салбар нээх гэж байгаа болвол яг одоо энийг нэгэд бол хэрэггүй жоохон аз нь угаасаа зөв цаг нь болоод яг ингээд хийх ёстой үе нь болоод эхлэнгүүт угаасаа мэдэгддэг те угаасаа за яг одоо л хийх юм байна гэх үнэхээр сэтгэлд ч гэсэн ингээд 100% үеиг санагддаг. Цаганж болчдог те дохионч гэсэн ирдэг те хүмүүс угаасаа энийгээ хийгээд нэхээд эхэлдэг те угаасаа ойлгомжтой болно. Одоо болохоор энэ шин зүйлийг хийх, шинэ ажлыг эхлүүлэх, шин зүйлийг худалдаж авах гэдэг энэ зүйлс дээр цаг нь болоогүй юм шиг угаасаа мэдрэмж тань төрж байгаа гэж мэдрэгдэж байна. За уншлахын эхнийх нь хэсэг ингээ боллоо. Одоо бүгдээрээ нэмэлт хэсэг рүү нөрөө. Нэмэлт хэсэг дээр нь болохоор таны одоогийн цикл ямар циклд байна? Энэ циклээс яаж гарах вэ? Дараагийн цикл нь ямар байх вэ? Тийм эсвэл үгүй гэсэн асуулт, цаг хугацаатай холбоотой асуулт. Тэгээс ахиусны синхрон тохиог нь хараад болох болно. За хэрэг нэмэлтийг та амарч мэдрэмж төрж байгаа. Тэгээ санхүү цаг зав энерги ч гэсэн байгаа болвол нэмэлт хэсэг дээр танд хандсан арвин их мэдээлэл байгаа гэсэн үг юм шүү. Тэгээ нэмэлтийг авахар шийдсэн болвол description ба коммент дотор группүүдийн сайхан зэкслээ бичсэн байгаа. Тэгээ групп болгоных нь ард нь нэмэлтийг нь авах холбоос нь бэлэн байгаа юм шүү. Шууд яг одоо дараад аваад үзэх боломжтой чатаар холбогдож авах шаардлагагүй юм шүү. За тэгэхээр тун удахгүй уулзъя. Тэр баяртай.